Дараагийн мэдээлэл танилцуулъя. Өмнөд Солонгосын нэгдлийн сайд мэдээлэл гаргасан байна. За түүний мэдээлэл дурдсанаар бүгд найрамдах Арчин Солонгос ус 2 тонн хүртэлх ураны нөөцтэй гэж мэдэгдэж байгаа юм байна. За энэ бол бүс нутагт аюулгүй байдлын төвшөрт төрүүлсэн ийм мэдээлэл болж байгаа юм. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамны мэдэгдснээр умардууд цөмийн цэник тушуу үйлдвэрлэхэд ашигладаг гол материал болох баяжуулсан ураны их хэмжээний нөөцтэй гэдэг нь аль хэдийн тодорхой болсон. Гэвч Өмнөд Солонгосын нэгдлийн сайд Чонду Юоны мэдэгдснээр тагнуулын байгууллагууд Пхеньяны 90% цэвэршүүлсэн өндөр баяжуулсан ураны нөөц нь 2000 кг хүртэл байгаа гэдгийг тооцоосон гэж олон нийтэд мэдэгдэж байна. За яг одоо ч гэсэн Умард Солонгосын ураны центрифугууд нь 4 цэгт бол ажиллаж байгаа. Нэг цөмийн зэсэг бүтээхэд 5-6 кг плутон шаардлагатай байдаг. Плутон үйлдвэрлэхэд зориулж нөөцөлж болох ураны нөөц нь 2000 орчим кг байгаа гэдэг нь өндөржүүлсэн ийм баяжуулсан уран байгаа юм байна. Энэ бол асар их хэмжээний цөмийн зэсэг бүтээхэд хангалттай гэж тэрээр мэдээлэлтэй дурдсан. За Чондуян мөн мэдэгдэхдээ Умард Солонгосын цөмийн бүтээн байгуулалтыг зогсоох яаралтай асуудал босон гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ өнөөг хүртэл авсан арга хэмжээ буюу 20 арга хэмжээ ямар ч үр дүнгүй. За цорын ганц шийдэл бол Пхеньян болон Вашингтоны хооронд дээд хэмжээний уулзалт явуулах гэж түүний хувьд үзэж байгаа юм байна. Умард Солонгосын удирдагч Ким Жоны хувьд цөмийн зэсгээ хадгалж чадах юм бол Америкийн нэгдсэн улстай яриа хэлцээнд ороход бэлэн гэдгээ аль хэдийн илэрхийлээд байгаа. Умард Солонгосын хувьд 2006 онд анхны цөмийн туршилтаа хийсэн цөмийн зэсгийн хөтөлбөрийн улмаас нүүбээс 20 гаруй хэмжээнд өртөөд байгаа. За Умард Солонгос өнгөрсөн 9-р сар хүртэл уран баяжуулах байгууламжийн талаар нарийн ширийн мэдээллийг олон нийтэд бол дийлгэж байгаагүй юм. За тус ус уран баяжуулах олон байгууламж ажиллаулдаг гэж сөүлээс бол тагнуулын албан мэдэгдэж байгаа. За тухайлах юм бол Пхеньянтай яриа хэлцээ хийсний дараа татан болгосон гэж яригдж байсан Ёмбён дахь цөмийн байгууламжийн нэгийг 2021 оноос хойш дахин ажиллуулж байгаа гэдгийг Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан мэдэгдэж байгаа. За өөрөөр хэлбэл бүс нутагт цөмийн зэсгээр хөөцөлдөх явдал сэргэж байна. За тэр дундаа бол бас аюултай байж болзошгүй улс орнууд цөмийн зэсгээр хөөцөлдөж байгаа явдал нь бүс нутгийн инх тайван аюулгүй байдал сөргөөр нөлөөлж байгаа. За Монгол улсын хувьд зүүн хойд Азийн бүс нутагт бол оршдог юм ус учраас энэ одоо үйл явцыг бол ихээхэн анхааралтай ажилладаг. За тийм ч учраас Монгол улсын хувьд бүс нутагт инх тайван аюулгүй байдлыг хангах зорилгоор зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээг зохион байгуулдаг. За энэ хүү уулзлынхаа хүрээнд Өмнөд Солонгосын цөмийн зэсэг болон за бусад одоо аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг ярьсаар ирсэн. За эдгээр уулзалт нь Умард Солонгосын төлөөлөгчд бас оролцож ирсэн ийм төвтэй юм аа.